Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За шинэ хэмжлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийнхөө хичээлээ бүгдээрээ шинэ хичээл үзэхгүй. 6 дугаар хичээлийг засварлаж оруулсан байгаа. Өөрийгөө танилцуулж сурцгаа хичээл маань одоо бичиггүй орсон учраас тэрхүү бичлэгээ одоо засварлаад өнөөдрийнхөө хичээлээр оруулж байна. За ингээд дэвтэр балаа бэлдээд хичээлдээ хамт орцгоё. Comment vous appelez-vous? Comment vous appelez-vous? Vous vous appelez comment? Vous vous appelez comment? За тэгэхээр асуулт маань таны нэрийг хэн гэдэг вэ гэсэн хүндэтгэлийн үед хэрэгэлдэг асуулт байна. За comment гэдэг маань яаж, ямар гэсэн асуулт байна. Тийм ээ. Тэгэхээр махчилж орчуулах юм бол одоо таныг одоо яаж дууддаг вэ? Яаж нэрлэдэг вэ гэсэн утгатай байна. Тэгэхээр таны нэрийг хэн гэдэг вэ? За vous appelez гэд vous-гийн s маань z гэсэн одоо аваа гаргаж байна. Тэгэхээр араас нь appelé гэдэг ихшгээр хэлсэн үг орж байгаа учраас vous appelez гэж одоо liaison буюу холбоос үүсгэж дуудагдах нь байна. Comment tu t'appelles? Comment tu t'appelles? Tu t'appelles comment? Tu t'appelles comment? За чиний нэрийг хэн гэдэг вэ гэсэн хүндэтгэлийн бос үед хэрэглэх нь байна. Je m'appelle гэж хариулах нь байна. Тэгэхээр je m'appelle гэдэг маань миний нэрийг эсвэл намайг тэгж дууддаг гэсэн утгатай үг байна. Тэгэхээр je m'appelle Мөнх Баяр Васал. Намайг Мөнх Баяр Васал гэдгийг. Je suis би бол тийм ээ. Suis гэдэг маань идэх үг нь идэх гэсэн үйл үг шүү дээ. Тэгэхээр je suis Мөнх Баяр Васал. Би бол Мөнх Баяр Васал байна гэж хэлж болох нь байна бас. Quel est votre prénom? Таны нэрийг хэн гэдэг вэ? Тийм. Quel гэдэг маань ямар одоо хэн яаж гэсэн асуулт байна. За тэгэхээр quel est votre prénom? Таны нэрийг хэн гэдэг вэ? Эсвэл quel est votre nom? Таны овыг хэн гэдэг вэ? Нэрийг хэн гэдэг вэ гэсэн утгатай. За quel est ton nom? Эсвэл чиний нэрийг хэн гэдэг вэ? Чиний овыг хэн гэдэг вэ? Тийм. Quel est ton prénom? Гэж асууж болох нь байна. За насаа яаж илэрхийлэх вэ? Quel âge avez-vous? Quel âge avez-vous? Та хэдэн настай вэ? Quel âge as-tu? Quel âge as-tu? Чи хэдэн настай вэ? За насаа хэлэхдээ бид хэдэн настай гэж хэлэхэд avoir гэдэг үйл үгийг хэрэглэдэг байгаа. Тай байх гэсэн утгатай үйл үг тийм ээ. За тэгэхээр j'ai гэх юм байна. J'ai 44 ans. Би 44 настай. J'ai 30 ans. J'ai 18 ans гэх мэтчлэн j'ai гэдэг үгнийхээ араас би юм тай гэсэн тийм ээ. Үгнийхээ араас насаа хэлээд on гэж хэлэх юм байна. On гэдэг маань нөгөө олон тоон дээр s-тэй бичигдэх юм байна. Quelle est votre date de naissance? Quelle est votre date de naissance? За таны төрсөн өдөр хизээ вэ? Төрсөн он сар чи хизээ вэ? Quelle est ta date de naissance? Quelle est ta date de naissance? Чиний төрсөн өдөр хизээ вэ? Он сар чи хизээ вэ, тийм ээ? За ma date de naissance est le 10 décembre 1980. Ma date de naissance est le 10 décembre 1980. Миний төрсөн өдөр бол 12 сар 1980 оны 12 сарын 10 гэж байна. Тэгэхээр ma date гэдэг маань миний өдөр, de naissance гэдэг маань төрсөн өдөр, тийм төрсний өдөр гэсэн утгатай байна. Гэдэг маань идэх гэсэн үг байна. Le 10 décembre 1980. Тэгэхээр 1980 оны 12 сарын 10. За эсвэл je suis né le 10 décembre 1980 гэж бас хэлж болох нь. Je suis né гэдэг маань би төрсөн. Тэгэхээр 1980 оны 12 сарын 10-нд төрсөн. За nationalité буюу яс үндэс. Quelle est votre nationalité? Quelle est votre nationalité? Та ямар үндэстэй юм бэ?
Quelle est ta nationalité? Quelle est ta nationalité? Чиний ясуундс юу вэ? Ямар вэ гэсэн утгатай. За ясуундсыг хэлэхдээ je suis би бол гэд тэрнийхээ араас үнц угсаагаа хэлэх нь ямар үндэстэй юм бэ? Ямар улсын үндэстэй юм тийм ээ. Тэгэхээр je suis mongol. Je suis mongol. За монгол эрэгтэй хүн байвал ө үсэггүй бичих нь байна. Эмэгтэй хүн байх юм бол монгол гэд араас нь өөдөө бичих нь шүү. За je suis français. Эсвэл je suis française. Je suis japonais. Je suis japonaise. Je suis américain. Je suis américaine. За ингээд эм хүсээр нь ялгаад ард нь эмэгтэй бол ө үсэг бичих нь байна төгсгөлт нь. За vous venez de quel pays? Vous venez de quel pays? Та ямар улсаас ирж байна вэ гэсэн одоо цаг дээр хэлэгдэж байгаа ч одоо та ямар улсаас ирсэн бэ гэсэн утгаар илэрхийлэх нь. За tu viens de quel pays? Tu viens de quel pays? Чи аль улсаас ирсэн бэ тийм ээ. За je viens de гэд араас нь улсынхаа нэрийг хэлэх нь байна. Je viens de Mongolie. Je viens de Mongolie. Одоо Монголоос ирж байна гэсэн утгатай. Одоо цаг дээр гэхдээ би Монголоос ирсэн гэдэг утга илэрхийлэх нь. За Mongolie гэдэг маань Монгол улс маань одоо La Mongolie гэдэг эм хүсний үг байх нь. Тэгэхээр үг нь de la Mongolie гэж хэлэх ёстой ч de la одоо ухтурыг хэрэглэхгүй байх нь. За тэгэхээр улсын маань нэр эм хүсэн дээр байх юм бол de. За je viens du Japon. Je viens du Japon. Тэгэхээр Japon гэдэг улс маань Япон гэдэг улс маань одоо эр хүсний үг учраас du de гэдгийн араас лөө орох юм бол du болж хуурна гэж нэг хичээл дээр хэлсэн байгаа тийм ээ. Тэгэхээр du Japon гэж хэлэх нь байна. За je viens d'Angleterre. Je viens d'Angleterre. За нэг дөөختөр маань ишгээр хэлсэн одоо улсын өмнө орж байгаа учраас өн гээгдээд d апостроф болж байгаа юм. За je viens des États-Unis. Je viens des États-Unis. Тэгэхээр улсын маань нэр одоо олон тоон дээр бичигддэг байх юм бол d гэсэн олон тооны ухтур авах нэ. Quel est votre lieu de naissance? Quel est votre lieu de naissance? За одоо чиний төрсөн газар чинь хаана вэ? Lieu гэдэг маань ямар нэгэн одоо газар нутгийг хэлэх юм. Эсвэл quel est ton lieu de naissance? Quel est ton lieu de naissance? Тэгэхээр чиний төрсөн газар чинь хаана вэ? Je suis né à гэд араас нь хотынхоо нэрийг хэлэх юм. За эсвэл хотынхоо нэрийн араас on гэд улсынхаа нэрийг хэлэх юм. Je suis né à Underkan en Mongolie. Би Монголд Underkand төрсөн. Тэгэхээр je suis né гэдэг маань би төрсөн. Тэгэхээр né гэдэг маань accent aigu байх юм бол эрэгтэй хүн хэлэх нь байна. Араас нь дахиад залгацсан байх юм бол эмэгтэй хүн хэлэх нь байна. За je suis né à Londres. Би Лондонд төрсөн. Лондон гэдэг маань Лондон байх нь Английн нийслэл тийм ээ. За je suis né à Paris. Je suis né à Paris. Тэгэхээр je suis né à гэхэд араас нь хотынхоо нэрийг хэлэх нь байна. Où habitez-vous? Où habitez-vous? Та хаана амьдардаг вэ? Où habites-tu? Où habites-tu? Чи хаана амьдардаг вэ? J'habite à гэд хотынхоо нэрийг хэлэх нь байна. J'habite à Paris. J'habite à Rome. Ромд амьдардаг тийм. Парист амьдардаг, Ромд амьдардаг. J'habite à Ulaanbaatar. Би Улаанбаатарт амьдардаг. Depuis combien de temps habitez-vous en France?
Depuis combien de temps habitez-vous en France? За, хичнээн хугацааны турш Францад амьдарч байна гэсэн утгатай асуулт. J'habite en France depuis 20 ans. Би Францад 20 жилийн турш амьдарч байна. Depuis гэдэг маань турш гэсэн утгатай үг байна. За, эсвэл depuis combien de temps habites-tu en France? Тийм ээ. Хүндэтгэлийн бус хэлбэрээр асуух юм бол habites-tu гэдэг одоо үгээ өөрчлөх нь байна. Quand êtes-vous arrivé en France? Quand êtes-vous arrivé en France? За, та хизээ Францад ирсэн бэ? Quand гэдэг маань хизээ гэсэн асуулт байна. Je suis arrivé le 25 mars 2005. За, би 2005 оны 3 сарын 25-нд ирсэн. Эсвэл je suis arrivé en France en 2005. Тэгээд би Францад 2005 онд ирсэн гэж хариулж болох юм. La situation familiale буюу одоо гэр бүлийн байдал. Quelle est votre situation de famille? Quelle est votre situation de famille? Таны гэр бүлийн байдал чинь ямар вэ гэсэн утгатай. Quelle est ta situation de famille? Тэр чиний гэр бүлийн байдал ямар вэ? Je suis marié. Je suis marié. За, marié гэдгийн одоо ö акцентыг үгийн араас дахиад ö орж байгаа бол эмэгтэй хүн гэлэн тийм ээ. За, тэгээ хаалтан дотор ö үсэг нэмээ овчин эмэгтэй хүн хэлж байгаа бол je suis marié гэдэг маань би гэрэлцэн. Je suis célibataire. Je suis célibataire. Célibataire гэдэг маань одоо ганц бие хүн байна. За, эрэгтэй хүн байна уу, эмэгтэй хүн байна уу одоо өөрчлөгдөхгүйгээр ингэж бичигдэх юм байна. Je suis divorcé. Je suis divorcé. За, би салсан, гэрлэлтэд цуцлуулсан. Je suis séparé. Je suis séparé. За, энэ үг маань ч гэсэн адилхан бас би одоо салцсан гэсэн утгатай үг байна. За, divorcé гэдэг маань одоо гэрлэлтэд одоо албан ёсоор цуцлуулсан үг хэрэглэх юм байна. За, séparé гэдэг маань одоо хамт амьдарч ягаад одоо цуг амьдрахаа болох нь байна. Тэр үед одоо би je suis séparé гэдэг маань би одоо салцсан гэсэн үг байна. За, je suis veuf. Je suis veuf. Je suis veuve. Je suis veuve. За, veuf гэдэг маань одоо бэлэвсэн гэсэн утгатай үг байна. Veuf гэхээр эрэгтэй хүн хэлэх нь байна. Veuve гэдэг маань эмэгтэй хүн хэлэх нь байна. За, тэгэхээр эхнэр юм уу одоо нөхрийнх нь нэг нь ингээд нас барсан ганцаар амьдардаг бол бэлэвсэн тийм ээ ингэж хэлэх юм байна. Je suis en couple. Je suis en couple. En couple гэдэг маань одоо хоёулаа амьдардаг, одоо хамтран амьдардаг тийм ээ хосороо. За. Avez-vous des enfants? Avez-vous des enfants? Та хүүхдүүдтэй юу? Хүүхдүүдтэй юу? As-tu des enfants? За, чи хүүхдүүдтэй юу? As-tu des enfants? За, j'ai un enfant. J'ai un enfant. За, тэгэхээр би хүүхдтэй гэж хэлэхэд бол нөгөө avoir гэдэг үгээрээ бас хэрэглэх юм байна. Тэгэхээр би тай тийм ээ. За, тэгэхээр un enfant гэдэг нь би нэг хүүхдтэй. J'ai un enfant. J'ai 2 enfants. J'ai 2 enfants. За, 2 гэдэг тооны маань нөгөө x тийм ээ. X маань z гэж бас аваа гаргаж дуудагдах нь байна. Enfant гэдэг хүүхдтэйгээ liaison үүсгэж тийм ээ холбоос үүсгэж x-гээр хэлж байгаа учраас холбогдож z гэдэг аваа гаргах нь байна. J'ai 4 enfants. J'ai 4 enfants. За, enfant гэдэг үг маань 2-оос дээш тооноор бичигдэх юм бол ардаа s үсэг авч одоо олон тоотойгоо зогцох нь байна. Тэгэхээр 2 enfants, 3 enfants, 4 enfants гэх мэтчлэн enfant гэдэг үгний хараас s үсэг бичих юм байна. За, эсвэл j'ai 3 fils et une fille гэж хэлж болох нь тодтогч тийм ээ. Fils гэдэг маань одоо хүү гэсэн утгатай, fille гэдэг маань охин гэсэн үг тийм ээ. Тэгэхээр би 3 хүү, 1 охинтой гэж тодтогч хэлж болох нь байна. Тэгэхээр j'ai 3 fils et une fille.
За хүүхэдгүй байж болно. Тэгэхээр je n'ai pas d'enfant. Je n'ai pas d'enfant. За ne pas гэдэг маань нөгөө өгөөсгөх өгүүлбэр үүсгдэг үг байгаа. Тэгэхээр үйл үгнийхээ хоёр талд нь ne, өмнө нь ne гэж тавиад ард нь pas гэж орох нь. Тэгэхээр гэдэг avoir гэдэг үг маань ихшгэрэлж байгаа учраас ne гэдгийн одоо ön гээгдээд энэ апостроф болсон байх нь. Тэгэхээр je n'ai pas d'enfant. Quelle langue parlez-vous? Quelle langue parlez-vous? Та ямар хэлээр ярьдаг вэ? Tu parles quelle langue? Tu parles quelle langue? Чи ямар хэлээр ярьдаг вэ? Je parle français. Je parle français. Би францаар ярьдаг. Je parle mongol. Je parle mongol. Би монголоор ярьдаг. Je parle anglais. Je parle anglais. Loisir. Одоо дуртай зүйл, чөлөө цагаараа их дуртай зүйлийнхээ талаар. Quels sont vos hobbies? Quels sont vos hobbies? Quels sont tes hobbies? Quels sont tes hobbies? Чи юу их дуртай вэ? Чиний хобби чи юу вэ? J'aime. Би дуртай. Эсвэл j'adore гэж бас хэлж болох нь би илүүд үздэг. Тэгэхээр j'aime, j'adore гэдэг үг одоо хэлхийн тулд тэр юмд хийх дуртай гэж хэлхийн тулд j'aime буюу j'adore гэдэг үгнийхээ араас нөгөө le, la, les et l'apostrophe гэсэн нөгөө les articles définis тодорхой ялгаач гишүүнийг хэрэглэх юм байна. За эсвэл j'aime, эсвэл j'adore гэдгийнхээ араас одоо infinitive буюу үйл үгийн нөгөө хувраагүй хэлбэрийг хэрэглэж болох нь байна. За тэгэхээр яг нь j'aime le football. J'aime le football. Тэгэхээр би хөл бөмбөгт дуртай. J'adore la danse. J'adore la danse. Би одоо бүжгэнд маш их дуртай гэсэн үг байна. За эсвэл j'aime le voyage. J'aime le voyage. Би аялалд дуртай. За би аялах дуртай гэх юм бол нөгөө аялах гэдэг үг маань infinitive хэлбэр буюу хувраагүй хэлбэр дээр орох нь байна. Тэгэхээр j'aime voyager. J'aime voyager. Эсвэл j'aime cuisiner. J'aime cuisiner. Би хоол хийх дуртай. За спортоор хичээлдэг бол je fais du tennis. Je fais du tennis. Тэгэхээр би теннис хийдэг гэсэн утгатай. Тэгэхээр би теннисээр хичээлдэг гэсэн утга илэрхийлэх юм байна. Эсвэл je fais du yoga. Би йогаар хичээлдэг тийм ээ. Йогоор хичээлдэг. За je fais de la natation. Je fais de la natation. Тэгэхээр би одоо усан цэлэл дээр хичээлдэг. Усан цэлэлт хийдэг гэсэн утга илэрхийлэх юм шүү дээ махчид орчуулах юм бол. За тэгэхээр faire хичээд de, faire de гэдэг үг хэрэглэх нь байна. Тэгэхээр хийх гээд de гэсэн утгаар ороод араас нь нөгөө спортынхоо төрлийг хэлэх нь шүү дээ. За тэгэхээр je fais du tennis гэдэг маань tennis гэдэг үг маань нөгөө le гэдэг эр үгний үг учраас de le гэж хэлж болохгүй учраас тийм ээ du болж хувирж байна. Yoga гэдэг маань бас yog гэдэг үг маань бас эр үгнийх учраас du болж хувирж байгаа. La natation гэдэг маань им үгний одоо үг учраас de la natation. За je fais des randonnées. Je fais des randonnées. Тэгэхээр randonnée гэдэг маань les randonnées гэдэг маань нөгөө нэг алхаж явдаг нэг спорт байдаг ч байгаа алхаал явдаг. Тэрийг хэлэх нь. Тэгэхээр олон тоон дээр бичигддэг учраас D. Je joue au football. Je joue au football. За би хөл бөмбөг тоглодог. Je joue au basketball. Je joue au basketball. За би сагсан бөмбөг тоглодог. Гэж одоо өөрийнхөө дуртай зүйлүүдийг хэлж болох нь байна. За le métier. Одоо ажил мэргэжил тийм ээ. Quel est votre métier? Quel est votre métier? За таны мэргэжил юу вэ? Зөв quel est ton métier? Quel est ton métier? За чиний мэргэжил юу вэ те? Je suis mécanicien. Je suis mécanicienne. За эрэгтэй хүн бол mécanicien,
эмэгтэй хүн бол mécanicien. Би бол механикч тийм ээ. За je suis médecin. Je suis médecin. Би бол эмч. Je suis professeur. Je suis professeur. Би бол багш. Je suis cuisinier. Je suis cuisinière. Би бол тогооч. Je suis étudiant. Je suis étudiante. Би бол оюутан. За ажил хийдэг хүн бол je ne travaille pas. Je ne travaille pas. Би ажилдаггүй. Je cherche du travail. Je cherche du travail. За би ажил хайж байгаа гэсэн. гэж одоо илэрхийлж болох нь байна. За ингээд өнөөдрийн маань хичээл өгөр өндөрлөж байна. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол subscribe болон лайк дараарай, хонхой төвчүүлээрэй. Ингээд дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай мөн хаа.